Үннийг хэлэхэд би амар царайлаг залуу л да. Хүмүүс царайтай амьдрах ямар сайхан байдаг уу гэж дандаа боддог. Үнэндээ бол амар залхан бар. Би чинь лайн аккаунтынхаа нэрийг солисон мэт. Тэгтэл яагаад дахиад ийм болон охид над руу найз нөхцөлтэй уулзаад байгаа юм бэ? Хэн миний шинэ аккаунтыг задруулчихсан юм бол? Хэд зүгээр л миний биеийг хүсэж байгаа юм. Годамт нь санаандгүй мөргөлдөж байгаа юм шиг дүр эсгэх, хаалга онгойлгож өгөх, уух юмд би аподитик хийх, надтай унтахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй. Заримдаа тэд намайг зовоохооргүй өөр амьдралаар амьдардаг байсан ч болоосаа гэж боддог. Гинтийн үхэл. Тэгээд би огт танихгүй зүсрэрлээ. Би машины ослоор үхээгүй билүү? Энэ сүнс цаг хугацаа орон цагаар аялна гэд байдаг юм болов? За энэ миний эзэмших гэж байгаа би юм болов? Үс гизгээ янзлаагүй юм байна. Дээрээс нь тэнэг ирмэлцэл тодруулчихсан. Яг над шиг харагдаж байна. Өөр ертөнцийн би юм болов? Энэ түүний тусламж уу? Энэ хүн бид хоёр адилхан шинэ Ян гэдэг нэртэй юм байна. Хан улсын жижигхэн алслагдсан хотын ноёны хүү ууланд аялж байхдаа шинчин гэдэг үзэсгэлэнтэй бүлгүүдэд таарч хайр сэтгэлийн төлөө бүхнийг орхиод гэрээсээ 1000 бээрийн цаана байх мочин бүлгэм рүү түүнийг дагаж явжээ. Тэр чинь шинжтэй шөнө болгон янз бүрийн байрлалаар байжээ. Шинжийн түүнийг шавхаж байсан тул шинэ Яны би өдрөөс өдөрт муудаж байв гэсэн идэж тэр бүсгүй хүсэлтийг биелүүлэхийг хүсэж байсан. Эцэст нь нэг шөнө унтаад дахиж сэрээгүй. Мэдээж тэр энэ хорон санаат эмэгтэй бясалгалын хэрэгсэл болж энэ тэгэхээр янгаа алдсан байна. Хадагтай өглөө болсон жишээ хөдлөхгүй байна. Бүр мөсөн өвчсөн бололтой. Хадагтай та түүнтэй зууралдах хэрэгтэй болсонд үнэхээр хандсаж байна. Тэр залуу зүгээр л царайлаг байсан ч зан ааш нь уйдгартай танд тохирохгүй хүн байсан юм. Юу вэ? Чи ойлгохгүй байна. Тэр бол ховор ацин том биетэй хүн. Хэрэв тэр бясалгал хийж эхэлбэл тэнгэрийн өмнөх шатанд хэлбэрхэн хүч чадна. Хэрэв тэр ийм алсагдсан газар төрөөгүй байсан бол олон жилийн өмнө томоохон бүлгэмүүд түүний олоод гол шав болох авах байсан. Одоо би түүний амин чухал хүчийг нууц хос бясалгалын аргаар сорж байгаа болохоор түүний ацантиум биеийг бүрхэн эзэмших хүртлээр түүний бүрэн хүртэл үүнийг хийх ёстой. Хэрвээ тэр амьд байвал би түүний биеийг бүрэн эзэмшиж чадаагүй гэсэн үг. Тиймээс түүнтэй дахин хэд хэдэн удаа хос бясалгал хийх хэрэгтэй болно. Хэрэв тэр өгчвөл бид түүний цогцыг хаяна. Хүлээ цогцыг нь хаяна гинэ. Битгий тэгвэл би ашгүй тэр намайг жинхэнэ Шаян биш гэдгийг мэдээг болтой юм. Шаян чинь шинжтэй яаж харьцдаг байсан бэлээ? Гайраа юу болсон бэ? Юугаас чиний би тааруу байгаа сонсоод би чамайг ирэхээр ирлээ. Чамайг зүгээр байгаад баярлаа. Бүлгэмийн өдөрч намайг дуудаж байна. Сайхан амардаа. Би орой чам дээр дахиж ирж чамтай хамт байна. Хадагтай бидний яриа санаа зовтгүй. Тэр биднийг сонсоогүй. Тэр сул дараа юу ч мэдэхгүй. Тэр миний өмнө хизээч худлаа хэлж чадахгүй. Би түүний ацантиум биеийг бүрэн эзэмшиж амжаагүй байгаа болохоор түүндээ хэд хэдэн удаа унтахад л болно. Ашгүй би гайхалтай жүжиглэлтийн ачаар түүнийг хуурч чадлаа. Би түүний бүх дурсамжийг бараг л сэргээчихлээ. Гэтэ энэ залуу үнэхээр л арчаагүй амьт юм аа. Энэ охинтой удаан хамт байсан хэрнээ орхитой мэдээлж олж аваагүй байна шүү дээ. Тэр зөвхөн энэ ертөнцид хэд хүчирхэг хүмүүс оршин байдаг гэдгийг л мэддэг байсан. Энгийн хүмүүсээс гадна хүний хүч чадлаас давсан бясалгачид гэж байдаг. Бясалгалын төвшингүүд нь тэнгэрийн дараах, тэнгэрийн өмнөх, олон тэнгэрийн шат гэж
хуваагддаг бөгөөд тэнгэрийн дараах шат нь 9 түвшинтэй. Тэнгэрийн дараах шат, тэнгэрийн өмнөх шат, олон тэнгэрийн шат. Түүнээс цаашлах бясалгалын түвшингүүдийн талаар жинхэнэ янж бас мэдэхгүй. Би тэр хорон эмэгтэйг явуулахын тулд амжилттай ятгах чадсан ч тэр өнөө орой надтай дахин хоц бясалгал хийх нь тодорхой. Би хурдан зүгтэх хэрэгтэй. Энд байвал эрт орой хизээ нэг цагт өгөх болно. Юу? Чөтгөр гэж нуруу маань ямштай хөндүүрлээд хөл маань нойтон гоймон шиг санагдаж байна. Энэ би хэтэрхий сул дорой юм. Зүгтэж амжихаас өмнө өнөө орой тэр хорон эмэгтэй хийж байгаад өгөх нь байна. Амиа аврахын тулд хийж чадах зүйл алгуудаа ихэвчлэн иймэрхүү зохиолуудад гол дөрүүд бүгд өөрийн гэсэн онцгой хүч нэмэлт чадвар систем гэх мэт зүйлстэй байдаг. Миний онцгой хүч хаана байна? Би энд байна. Юу? Системийн ачаар туслах тавтамар лизэнтэй. Эхлэх. Нэр шин ян бясалгалын шат байхгүй сурсан чадвар expand үүслийн цэгүүдтэйг олон ертөнцид орох магадлалыг. Тэгэхээр би үнэхээр системтэй байх нэ. Энэ юу хийдэг юм бол? Одоогийн систем түвшин тэг үндсэн үйлдэл нээгдсэн чадвар дээшлүүлэх. Та одоогийн чадварын түвшин үүслийн оноог ашиглан дэвшүүлж болно. Үүслийн оноог зарцуулалт нь чадвар бүрт харилцан адилгүй байдаг. Пөөх гоё юм байна. Би одоо ямар чадвартай юм бол цэсийг дэлгэрүүлэхийн тулд энэ дардаг байх тийм үү? Эзэмсэн чадвар ян стабилизийн урлаг одоогийн түвшин төв тэг нэмэх одоогийн үр нөлөө бөөричнд итгэж халахыг чинь сайжруулна баг зэрэг сэргээх нөлөөтэй. Ян стабилизийн урлаг гинэ. Хэрвээ энэ би зөв санаж байгаа бол анхны шан ян үүний чинь шинжинтэй сурсан. Тэгэхээр энэ бол зүгээр л орон доторх шалахыг минь сайжруулдаг хогийн толгойн урлаг юм байна. Ямар юмны тулаа. Тэгэхээр энэ бол миний цорын ганц чадвар. Тэгвэл түүнийг дээшлүүлье. Уутраа энэ чадвар дээшлүүлэхэд хангалттай үүслийн оноо байхгүй. Ямар танил сонсогдож байна. Хөөе систем би үүслийн оноог яаж авах вэ? Үүслийн оноо системийн функцүүдийг ашиглахыг зарцуулдаг. Энэ нь системийн энэ ертөнцийн гарал үүсэлд учруулсан гажуудлыг шингэж хувиргаснаас үүсдэг. Энэ бол нарийн төвхтэй механизм юм. Товчондоо систем бусад хүмүүсийн танд мэдэрч буй хүчтэй сэтгэл хөдлөлийг цуглуулсаар бага хэмжээний үүслийн оноог олж чадна. Надаас мэдэрч буй хүчтэй сэтгэл хөдлөл. Би бараг л ойлгочлоо. Нэг л зүйлс бусдаа мультиверс гэдэг үг нь чинь юу гэсэн үг юм бэ? Энэ чинь оршин байгаа бүх боломжит ертөнцийг хэлж байгаа юм. Системийн тусламжтайгаар та өөрийн үндсэн ертөнцөөс түр хугацаанд гарч санамсаргүй байдлаар бусад ертөнц рүү аялал хийж судлах боломжтой. Чөтгөр гэж энэ бүрч гоё юм байна. Хүлээгээрэй үндсэн ертөнц гэдэг нь миний одоо байгаа энэ ертөнц хэлж байгаа байна уу? Миний ирсэн газар биш гэж энэ ертөнц таны үндсэн ертөнцөөр төвжигдсэн. Бурхан минь би гэртээ харихыг хүсэж байна. Дахин төрөх функцийг нээхийн тулд системийг сайжруулна. Та энэ функцийг идэвхжүүлэхийн бүртээ санамсаргүйг гадаад ертөнц рүү илгээхдэг болно. Таны эх орон бол таны боломжит очих газруудын нэг байх болно. Дахин төрөх функц нь систем нэгдүгээр түвшин нээгдэх болно. Одоогийн системийн түвшин тэг байна. Тэгвэл би системийг яаж сайжруулах вэ? Бас л үүслийн оноо шаардлагатай юу? Та системийг сайжруулахын тулд тархсан системийн хэлтэрхийг цуглуулах хэрэгтэй. Системийн хэлтэрхий олдсон үед систем танд мэдэгдэх болно. Системийн хэлтэрх нь олон өөр ертөнцид тархсан байдаг. Систем та түүнд хангалттай ойртсон үед л тэдгээрийг илрүүлж чадна. Тэгэхээр энэ би азан дайтах сур аргагүй гэсэн үг үү? Системийг ашигласанд баярлалаа. Дараагийн удаа системийг дуудахын тулд зүгээр л системийн самбар гэж хэлээрэй. Дахин төрөх функцийг нээхийн тулд системийг сайжруулах нь зөвхөн миний азан дээр л тулгуурладаг. Тиймээс би одоохондоо үүнийг орхиж чадвараа дээшлүүлэхийн миний хийж чадах зүйл үүслийн онооны хувьд энэ амархан байх ёстой. Чи яагаад гарч иж байгаа юм? Би өрөөнд толгой эргээд байсан болохоор гадаад салхилах гэж байна.
Гэхдээ хатагтай чамд яаж зүрхэлж байна? Тэр намайг цогцглоо. 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 Тэр чамайг намайг цогцглоо. Тэр намайг цогцглоо. Надтай ингэж ярь зүрхлэн гинэ. Чи муу залтай шивгчээ. Чи намайг эзэнтэй ингэж удах ёстой. Үүслийн оноо авлаа. Уур 0.1 юу чи яаж намайг цохиж зүрхэлж байна? Хүлээж байснаар уур хилэн бол миний амархан өдөөж чадах хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл. Яасан чи буцаага тулдах нь миний бие сул байна. Хэрвээ би гэмтвэл чиний үр дагаврыг үүрэх юм уу? Чадахгүй. Үүслийн оноо олж авлаа. Айдас 0.1 юу? Энэ байгаа шивгчин хүртэл ийм хүчтэй байгаа юм чинь тэр би зүхтгийг хүсч байвал илүү хүчтэй сэтгэл хөдлөл хураах ёстой. Юугаа хүлээгээд байгаа юм? Ирээд намайг төвшөөд алах. Үүслийн оноо авлаа. Таашаал 0.1 хүлээгээрээ тэр яаж үүнээс таашаал аваад байна? Тэгэхээр юу зүгээр л загнуулах дуртай юм байна. Юу өнөөдөр энд юу хийж байгаа юм? Сайн уу юу? Би эзэн маань сахилах гээл. Энд чинь Шинсэнгийн нөхөр үү? Шинсэнгийн нөхөр биш үү? Үнэхээр царайлаг юм. Бид үнэхээр амталж үзхийг хүсэж байна. Хөөе болгоомжтойгоор нөхрийг нь булаах гэж байгаа юм чинь мэдвэл тэр чамайг урд тастанда. Хүлээж басначлаа энэ бүлэм муу эмэгтэйчүүдтэй дүүр юм. Эдгээр охид бясалгалынхаа төлөө миний амьдралын энергийг сорж авах гээгүй үедээ бол нэлээд аюултай зөөлөн байдаг юм. Чи Шинсийн тоглоомын хүүгэлтэй биш үү? Тэгэхэд хоног өрөөндөө байсан биз дээ. Чин Сэнсээ аль хэдийн алчсан байх гэж бодлоо. Хараач ямар сул дорой юм бэ? Чин Сэнсээ хэдэн шөнө тэсэх бол гэж гайхаж байна. Эрт дөрөө хэзээний цагт тэгэндээ. Өнөөдөр амаа цэвэрлсэндээ санаж байна уу? Юу гинэ? Та нарын ам шээс шиг үнэртэж байна гэж хэлсэн юм. Өнөө өглөө амаа зайлаагүй үздэй. Хэрэггүй амтан өөрөө тулдаж чадахгүй байж надтай ингэж ярина гинэ. Би үнэхээр тэрхийг хүсэж байна уу? Өчтөр хонгор минь надад хэтэрхий хулчгар байна гэж хэлсэн. Тэр цагаас хойш илүү хатуу байх хэрэгтэй гэсэн. Хэрэг хэн нэгэн намайг дээрлэх гэж оролдвол Чин Сэнсээ болон Мочийн бүлгэмийн удирдагчийн албан ёсны шавь тэр бусад шавь нараас илүү эрх мэдэлтэй. Энэ ертөнцид жинхэнэ Ши Яныг хизээж хамгаалж байгаагүй. Тиймээс эдгээр хүмүүс түүнийг гомдоох зоригтой байгаа юм. Тэр миний өшөөг авна. Тэгэхээр үнэхээр итгэлтэй байна уу? Чин Шинс. Үгүй амттай эмэгтэй хүнээс айгаад шээс алдаж байгаа юм уу? Ичдэггүй юм уу? Чамд төмсөг байхгүй юм уу? Чин Сэнсээ миний корпус Ацантемыг хүсэж байгаа цагт намайг төвчнө. Би түүний нэрийн дор юу ч хийж чадна. Олдсон үүслийн оноо уур хилэн 0.1 оноо Ли Санжин. Ийм жаахан заа яхав. Нэг өдөр том тоо болондоо надад алдах юм алга. Би өнөөдөр та нарыг нэгээр няц дарах болно. Эсвэл хонгор минь өөрийн байр суурийг хадгалж чадахгүй. Олдсон үүслийн оноо уур хилэн 0.1 Жан Даниэл. Олдсон үүслийн оноо уур хилэн 0.1 Ван Ирма. Олдсон үүслийн оноо уур хилэн 0.1 оноо Ли Санжин. Яны хүү тэнэг новшнууд доголон юмнууд. Анхан Шэн Яныг дормжилж шоолж байсан энэ бүлгэмийн хэнийг ч би өршөөхгүй. Тулааны талбай. Хаалга сонгох. Галзуур чая асуулт байвал их нэртэй минь нэр тэр намайг хамгаална. Системийн самбар. Би алхаж явахдаа тааралцсан анхны Шэ Яныг дээрлэж байсан бүх хүнийг зодож амаа хуурай болтол ярьлаа. Ердөө 2 оноо л авсан байна. Үнэхээр олоход хэцүү юм. Ямартай ч эцэст нь би ур чадвараа сайжруулах чадна бараг л дагагдаж байна. Ян тогтворжуулах урлаг сайжруул. Би хамаагүй дээрдэж байна. Би нэг л удаа сайжруулсан байхад хамгийн дээд түвшинд хүрчихсэн үү? Хог шор байхаас л аргагүй юм да. Үлдсэн үүслийн оноо 1.0.2 эзэмсэн чадвар ян тогтворжуулах урлаг одоогийн түвшин хамгийн дээд түвшин. Одоогийн үр дүнлэг биеийн байдал микроскопыг сайжруулалт, бөөийг чинь тордож чалахыг чинь бага зэрэг сайжруулна.
нэг гарал үүслийн оноо үлдсэн байна. Дахиад сайжруулахад үзэхгүй болчихлоо. Үлдсэн үүслийн оноо 0.2 эзэмшсэн ур чадвар ян төвчүүлэх урлаг одоогийн төвшин 2 нэмэлт төвшин одоогийн үр нөлөө биеийн байдал болон тэсвэр төвчээрээ бага зэрэг сайжруулах бөгөөд бөөрийг чинь тордож шалахыг чинь бага зэрэг сайжруулна. Систем мэдээлэл таны бясалгалын төвшин дээшлсэн одоогийн бясалгалын төвшин тэнгэрийн дараах үе шат эхний төвшин миний бясалгалын төвшин дээшчлээ гэнти юм ян товчруулах урлаг ийм үр нөлөөтэй гэж мэдсэнгүй юу? Шэян би сонссон. Хонгор минь чи энд байсан юм уу? Шэян чи чинь юу? Гайрт минь би саяхан шинэ залмиг сурсан. Шинэ залмиг гэж бодож олсон. Чамд таалагдсан гэдэгтэй байна. Өө тийм гэж юу царайлаг хэрнээ уйдгартай хүн байсан. Гэнэт ойлгодог болчихсон юм байх та. Тэгвэл харъя л да. Юу сурснаа харуулаач хонгор минь. Царайлаг юм чинь ашиглахгүй байх нь өвдмөр юм. Маргааш нь хонгор минь би чамайг ийм их дэвшил гаргасан нь итгэхгүй нэ. Энэ бүхэн ян тэнцвэржүүлэлтийн урлагийн лач дадлага хийсний дараа өмнөхөөс илүү хүчтэй болсон юм шиг санагдаж байна. Үнэхээр гайхалтай. Хэрэг би ян тэнцвэржүүлэлтийн урлагийг сайжруулаагүй байсан бол өнгөрсөн чинь үх байсан юм. Одооноос эхлэн хонгор минь чимээгүй байсан дээр байх. Сахилгагүйдах хэрэггүй шүү. За хонгор минь би чимээгүй байхыг хүсэж байгаа ч харамсалтай миний систем зөвшөөрөхгүй. Би өнөөдөр эргэж ирээд чамтай хамт илүү их цаг өнгөрөөнө. Өөрийгөө сайн харж яваарай хонгор минь зүгээр л хөнгөн цохоод мөр минь мултарчихлаа. Би түүнээс тулааны урлагийн хувьд хэтэрхий сулдраа юм байна. Зүгээр л хөнгөн цохоод мөр минь мултарчихлаа. Би түүнээс тулааны урлагийн хувьд хэтэрхий сулдраа юм. Би одоо буцаж чадахгүй. Би үүнийг давж тэр эмэгтэй над төвчээр алтгахаас өмнө чадвараа сайжруулахын тулд илүү их үүслийн оноо чулуулах ёстой. Та тулвч гадагжуулсан байна. Баяр үгийн хадагтай та тэнгэрийн дараах Yes дэх төвшөнд хүрсэн байна. Тэнгэрийн өмнөх төвшөнд ойрхон байна. Би бясалгалын чанар сайжруулах корпус ацентомын нөлөө улам бүр сайжирна гэж огт төсөөлөөгүй байсан. Түүнтэй нэг шөнөийг өнгөрөөх нь бясалгалын хагас сарын дунд хүч нь ажиллахаас илүү их ахиц авчирдаг. Энэ боломжийн төлөө онгон байдлаа алдсан муу биш. Хадагтай минь тэр шээ гэнэт ухаантай болсон бол та бид түүнээс болгоомжлох хэрэгтэй. Тэгээд юу гэж? Тэр тулааны урлагийн дадлагжиж чадахгүй л бол миний бясалгалын хэрэгсэл байх болно. Хэдэн өдрийн дараа чөтгөр гэж бид энэ новчтой дахиад таарчих гэж түүнтэй орооцолдох хэрэггүй. Одоо манай удирдагч хүнд өвдөж шинжлэх бясалгалаараа хурцтай ахиц дэвшил гаргаж байгаа тул тэр тэнгэрийн өмнөх төвшөнд хүрмэгцээ бүлэгмийн дараагийн удирдагч болох магадлалтай өндөр байна. Би анхны Шэяныг дээрлэж байсан энэ бүлэгмийн хүн бүрийг дахин дормжилсон. Би бараг 10 үүслийн оноо болсон. Тэр бол зүгээр тоглоом хүүхэлдээ түүнд нэмэлт анхаарал хандуулах хэрэггүй. Би тэднээс сэтгэл хөдлөлийг нь хураах гэж үргэлж хичээж байсан. Болохоор тэд одоо мэдрэмжгүй болсон юм шиг байна. Миний үүслийн онооч гэсэн одоо нэмэгдэхгүй байгаа бололтой. Надад ялагдашгүй байх гэдэг ямар ганцаардмал юм бэ. Гэхдээ үүслийн оноогоо зарцуулахгүй бол хадгалах нь утгагүй. Яан тэмцвэржүүлэлтийн урлагийн нэмэлт төвшин хүрсэн дараа дахин сайжруулж болохгүй. Би одоо шинэ планы урлаг сурах ёстой. Гэхдээ би тэр муу Шинсигийн нэрээр тэднийг хуурч байсан ч гэсэн би шинэ планы урлагийг сурч чадаагүй. Ярихаасаа өмнө 2 удаа бод. Чи Шинси намайг чамаас асуухаар илгээсэн юм. Гэхдээ би бүлэгмийн планы урлагийн гадны хүнд зааж чадахгүй үнэ. Харин ч надад түүнээс хэжигт улам нэмэгдсэн. Тэр энэ талаар нэг их яриаггүй ч шөнө бүр надтай хамт бясалгал хийхдээ улам догширч байсан. Өнөөдөр надад ямар нэгэн шинэ гэнэтийн бэлэг байна уу хонгор минь? Хэрэв үгүй бол өдийн цагаар хийсэн зүйлийнхээ төлөө шийтгүүлнэ. Ян тэмцвэржүүлэх урлагийн нэмэлт төвшний тусламжтай байсан ч чөтгөр гэж би үүнийг удаан хэсэхгүй нэ. Аад болоход би бүтэлгүйдэх тавилантай биш. Өчигдөр би энд тэнэж явахдаа
Систем надад зөвлөгөө өгсөн. Дахиад л эхэллээ. Систем хилтерхий илэрсэн систем сайжруулж дараагийн функцийг хэрэгжүүлэхийн тулд аль болох хурдан цуглуулна уу? Хэрэв чи Тэнгэрийн өгч байгаа зүйлийг авахгүй бол хараагдах болно. Би хийнэ. Мочин өвөг дээдсийн сүм өмнөх бүлгэмийн удирдагчийн хөшөөг байгуулсан газар хатуу хамгаалалттай газар. Системийн хилтерхий яг тэнд байна. Систем үүнийг гэрлээр тэмдэглэсэн. Аз болоход өөр хэн ч үүнийг харж чадахгүй. Зогс. Энэ бол бидний ариун сүм нэвтэрсэн хүн бүрийг үхэл хүлээж байгаа. Бүлгэмийн удирдагчаас бусдыг хэн ч орж орохыг зөвшөөрдөггүй. Тэрч байтугай над шиг бясалгалын хэрэгсэлж хүртэл. Үгүй энэ бол ойлголцсон явдал. Намайг тайлбарлахыг зөвшөөрнө үү? Би өвөг дээдсийн сүмд хэрхэн нэвтрэх зоригтой байх вүлээ? Би үнэндээ та хоёрыг гоо үзэсгэлэн бишрэхээр ирсэн юм. Гадагдаа нараа та нарын арьсан сайхан шиг цагаан бэлхүүсэн бургасны мөчөр шиг уян нялархай гоо зүслэн чинь үнэхээр хосгүй. Та нарыг энчээ хараад зүрх минь хурдан цохилж би өөрийгөө хянах чадваргүй болсон. Тэгээд би ухаан орохдоо мэдлгүй та нар дээр алхаж ирлээ. Чи шин яам бидтэй үнэхээр царайлах дүлгөө юм а. Цууяагаар яад байсан шиг юм. Чин шинсийн чамайг эргэлүүлдэг нь аргагүй юм байна. Гэхдээ би одоо өвгдийн онгодын манах бостой. Орой миний өрөөнд ирээрэй. Шин яам. Яасан надтай хамт байхыг хүсэхгүй байгаа гэж үү? Эсвэл бид гурав хамт байж болно шүү дээ. Тэгье, мэдээж тэгье. Гэхдээ яагаад орой хүртэл хүлээх ёстой гэж айн. Гэхдээ өвгдийн онгодыг манах ёстой шүү дээ. Энэ чинь яг бүлгэмийн хамгаалагч уу да. Энэ залуу анх мочийн бүлгэмд ирээд хэдхэн хоногийн дотор жинхэнэ шай яанд муухай хажснараа гүн сэтгэл үлдээсэн. Тэр чин шинсийгээс айдаггүй болохоор би сүүлийн үед түүнийг өдөөхийг оролдоогүй. Одоо яг тохиромжтой цагтаа гарч ирлээ. Хөөе чи наашир энд байгаа миний хөрөг мөсгүүчүүд өмнөөс өвгдийн онгодыг мань. Юу гэсэн бэ? Юугаа хараад байгаа юм? Чамтай ирээд байна. Зориггүй новш минь. Би одоо эдгээр мөсгүүчүүдтэй хөгжирдэг гэж байна. Хурдан ирж тэднийг ээлжийг ав. Үгүй тэгэж хэлж болохгүй. Тэр чинь хамгаалагч ээ шүү дээ. Тэр өндөр зэрэгтэй бид түүнийг гомдоож болохгүй. Ямар хамгаалагч гэж? Хогийн хамгаалагч. Миний хонгор чин шинсийн надад тэр энэ бүлгэмийн бүх эрчүүд надаас бусд нь түүнд зарцсанаар гэж хэлсэн. Чин шинсийн бүлгэмийн хамгаалагчийг тэгж дарамжлана гинэ. Дарамжлан цаг алдаж байна. Тэр хорон эмэгтэй ирж байна. Яв да. Үүслийн оноо уур хилэн 0.1 яг өчүүн. Үүслийн оноо авлаа уур хилэн 0.1 оноо яг өчүүн. Үүслийн оноо авлаа уур хилэн 0.1 оноо яг өчүүн. Хөөе зарцаа цээжрүү минь цог алив үзээд алд. Өгөхийг хүсээ юу? Энэ ямар хүчтэй цохилт вэ? Би өглөө. Зогс. Би түүний цохоогүй байна шүү дээ. Хүн цохих тухай бодоход цогцохдог бясалгалын төвшин хүрчихсэн юм болоо доо. Хамгаалагчийн холд би одоо өвгдийн онгодонд орох ёстой. Чөтгөрөж түүний корпус ацентиумыг бүрэн эзэмшид хэдэн хоног үлдсэн байхад чин шинсийн чи бүлгэмийн хамгаалагч намайг үнэхээр хүндэлдэггүй юм уу? Тэр үгсэн новшийг авахаар хэн ч өвгдийн онгодод орж болохгүй. Би түүнийг аврах гээгүй. Шинсийн чи өвгдийн онгодод орж болохгүй. Үүний оронд бүлгэмийн удирдагчтай ярилда амьсгал арай гэж дотогш орлоо. Азар миний биеийн байдал яан тэнцвэржүүлэх урлагийн нэмэлт төвшингээр хайжирсан тэгээгүй бол яс сугуучих байсан юм байх. Түүний цохилтонд үнэхээр өртөөгүүдээ баяртай байна. Тэгсэн бол үхэх байж. Систем хилтерхий хаана байна? Үндэслэгч их юу шилүү. Систем хилтерхий мочин бүлгэмийн үндэслэгч ихийн хас чулуун баримлал байх гэж санаж байна. Систем хэсэг нэгдлээ. Систем шинжилтээ одоо төвшин төв дэмжих буугс нэгдлээ. Системийн төвшин нэр шаян бясалгалын төвшин тэнгэрийн дараах шат 1-р төвшин цурсан чадвар дэлгэх үүслийн оноо 10,012 олон ертөнцид нэвтрэх боломж.
Сүнс шилжих. Би одоо шинэ функцийг ашиглахыг хүсэж байна. Санамсаргүй ертөнцийн хайлт дууссан, илрүүлсэн Юншан ертөнцид дахь 8 үүслийн оноо шаардлагатай. Сүнс шилжих пункт эхлүүлэгдсэн хайж байна. Илрүүлсэн Юншин ертөнцид дахь төрхийг баталгаажуулах уу? Тийм. Азар би 10 үүслийн оноо цуглуулсан байсан. Тэгээгүү бол би сүрэх байж 8 үүслийн оноо хасагдлаа. Дахин төрөлд эхэлж байна. Юншан хот. Шээ бол Юа гэр бүл гэрэлтээр холбогдож байна. Ямар тансаг хуран бэ? Люо Шанью бол Юншан хотын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Тэр Шин Ян гэгчтэй гэрлэх нь ямар хамсалтай юм бэ? Чимээгүй бай. Юншан хотын захирагч Шээ Жэний хүү Шин Ян сүнс шилжих үйл явц дууссан. Би чадлаа. Миний сүнс энд ирчлээ. Гэхдээ яагаад би надтай адилхан нэртэй залуугүй би шилжсэн юм бол? Чимээгүй, би өөрийн хурмын өдөр юугаа хийгээд байгаа юм. Шээ юу хүү хитрхи догдолсон байх. Зүгээр дээ хурмын ослоор үрждүүл уушлаарай. Би энэ ертөнцид хотын захирагчийн хүү бөгөөд гэрлэх гэж байна. Энэ бол сайн эхлэл. Эхнэрийн мэхийн ёслол. Дараа нь би зүгээр тулгааны урлаг олоод системийн тусламжтайгаар бүгдийг нь дээд түвшинд хүргэх хэрэгтэй. Тэгвэл тэр муухай чин бодно бүхэл бүтэн мочийн мөргмийн ялах нь надтай амархан байх болно. Хай. Юу болоод байна? Чамайг чөтгөр аваасаа миний пан вэ? Чамайг үүний чинь төлөө уушлахгүй. Чамтай гэрлэх гэж байгаа хүн би биш гэж үү? Тэр пан вэ гэж хийм. Яагаад надад нэг л эвгүй санагдаад байна. Чи өөрийгөө толинд сайн хараач. Миний пан вэ бол баатарлаг залуу. Чи бол үн цэнэгүй тэнэг амьтан. Чи түүнтэй зүүрдэшгүй. Би чамд хизээч энэ насандаа ч дурлахгүй. Үүсвэрийн оноо авсан уур хилэн 0.1 оноо Люо Шанью. Энэ ертөнцийн жинхэнэ Шээ Ян яагаад түүнд дурласан юм бол энэ охин чинь Шинсигээс доор юм бэ? Миний охин догдсноосоо болоод димээч байгаа юм. Түүнд битгий анхаарал хандуулаарай. Болчихлоо. Сүйд бүсгүй сүү залуу бал сарын өрөөнд орвол найранд бэлдээрэй. Энэ завхай хүүхэн ч ёстой хараалын үхтэй юм аа. Тэр сайн эхнэр болж чадахгүй нь л дээ. Хүү маань зүтгээгээсэн бол би гэрэлтийн гэрээг туслах байсан юм. Хүлээгээрэй. Би пан вэ зочин хүний хувьд бэлгээ өгөөгүй байна. Шинэ ёронтой та яагаад ёслолыг дуусгах гэж ингэтлээ яарад байгаа юм бэ? Пан вэ би намайг аврахаар нэгдгийг мэдчихсэн юм. Ах юу болоод байна зочин? Бэлэг. Миний хайртын хурам өнөөдөр болж байна. Би түүнд яаж Шээ гэр бүлийн бүх хүний толгойг авна. Яаж зүрхэлж байна? Энд юу болоод байгаа юм бэ? Хэрэв тулдахыг хүсэж байвал тэгээд тулдалдаг. Гэхдээ надад ойртож болохгүй шүү.